Сайн байцгаана уу ирэх хүмүүстээ. Мандала подкаст эхэлж байна. Бид энэ удаа нийгмийн харилцааны сэтгэл зүй сэдвээр ярилцгаар ярууны аригч зохиолч үйлчлэгээний гавьяат ажилтан Ядам Сүрэнгойг урьд байна. Тэгэхээр яагаад энэ сэдвээр ярилцах болов гэхээр зэрэг та нийгмийн харилцааны сэтгэл судлал гэдэг чиглэлээр докторийн зэрэг хамгаалсан. Энэ ямар үнцэнтэй асуудал вэ гэдгээс л хоёул яриагаа эхлэе. Хүн төрөлхтний харилцаа бол нийгмийн шинжээр их том агуулга тээж явдаг болохоор том сэдв. Тэгээ энэ ингэж хэлснээр би өөрийгөө магтж байгаа биш. Энийг бас хойч үед хэрэгтэй болох уу гэсэн талаас нь авч үзээд бид нар ийм сэдвийг нийгмийн харилцаа тэр тусмаа манай залуусыг өсөж өндиж байгаа ирээдүйн цагийн залуусыг хоорондын харилцааны асуудлаас бид нар энэ асуудлаа авч үзэх нь хойч ирээдүйд туулийг хэрэгтэй зүйл юм болов гэсэн үднээс би ийм сэдв сонгож олон жилийн судалгаа хийсэн. Тэр судалгаа маань бас зарим талаар нийгэм тусглаа болж байгаа болов гэж ингэж бодож явдаг хөө. Сүүлийн жилүүдэд энэ хүмүүсийн хоорондын харилцаа хандлага хэрхэн өөрчлөгдөж байна? Өөрчлөгдөж байгаа шалтгааны та юу гэж үздэг вэ? Нийгмийн харилцааны хэв маяг харилцаа хандлага бол өөрчлөгдөж байгаа утга учир бол нийгмийн харилцааны өөрчлөлт шийдэлтэй холбоотой зүйл гэж үздэг. Тэгээ ер нь нийгмийн харилцаа бол үндэсний ёс хэв зан заншлаас хальж жаахан гадаад руу тэмүүлж баруунжиж байгаа айн бол зарим талаараа бидэрт бас харамсал төрхөөр зүйл байдаг л да. Тэгвэл энийг бас шүүмжлэх зүйл биш. Хүн төрлөختөг өөрөө дэлхийжиж байна. Энэ нь бол хүмүүсээ сурч боловсрох, мэдэх, тэгээд тэр мэдсэн зүйлээ их орондоо тээж авчирч ажил хэрэг үйлс болгоход бас тустай ч гэсэн харилцааны хэв маяг нь өөрөө бол монголоор байвал үнэхээр хүнцэнтэй зүйл гэж би ингэж үздэг юм аа. Цахим ертөнцтэй холбоотой хүмүүс мэдээллийг маш түргэн авч байна. Хоорондоо биечлэн ингэж харилцаа хандлага бас багассан байх талтай та энийг юу гэж үздэг вэ? Энийг бол одоо хүн хүнээсээ жаахан хөндий хандлагатай харилцааны их усүр гэж одоо би тэр ном судалтаа бас тэмдэглэсэн байгаа. Ер нь тэр бол одоо манай орны хувьд бол хөгжлийн туйл биш гэж би хардаг хүн. Ягаад гэвэл хүн өөрөө бол хоёр биеэр өөрийнхөө амьсгалаараа харилцах тэр одоо бодит биетэй харилцаа бол их сайхан харилцаа байдаг. Зүгээр одоо энэ цахим утас хэрэгслээр харилцах харилцаа нь бол хүн хоёр хүн бие биенээс хэд хөндөрч байгаа хөндөө харилцаа, хүүтэн харилцаа. Одоо ийм байдал бол үүсгээд байна уу да гэж. Ер нь хүний харилцаа бол их халуун зүйл шүү дээ. Тий. Юу тээдэг бол хүний харилцааны одоо ам бол хүний насан төгсөлөө байдаг бүхий л зүйлд. Тэгээ одоо шинжлэх ухаан байна уу? Зүгээр одоо гэр бүлийн асуудал байна уу? Зөв одоо хөдөө малын асуудал байна уу? Тав өтгөрийн ингээд сууж байгаа энэ бүхэн болцмоор нийгмийн харилцааны маш өргөн хүрээ хамардаг. Тийм болохоор ерэн харилцаагүй юм бол бие биенээс холддог тавилантай. Тийм учраас нийгмийн харилцааг ойртох, холдуулах асуудал нь нийгэмд өөрт нь оршиж байгаа саад тотгор өөрчлөлт ийм одоо байдлуудаас бас үйсэд байна уу да гэж би ингэж сэтгэл эмзэглэж явдаг ийм хүний нэгэ. Янз янзын нийгмийн өөрчлөлтүүдийг ингээд тууллаа. Бага залуу насндаа хүмүүсийн хоорондын харилцаа хандлага таныг бага байхад ямар хөө байсан? Тэр Монгол ахуй соёл гэдэг ямар үнцэнтэй зүйл байсан талаар та бас яриач. Намайг одоо бага ухаанд ороод хүүхэд нас, балчир нас, залуу эдэр нас гэдэг ингээд 3 үеийн эргэцүүлээ утгаар одоогийн харилцааны нийгмийн харилцааны асуудал бол тэнгэр газар хоёр шиг л да. Гэхдээ сурах, мэдэх, тэмүүлэх, хүсэх энэ чанар нь бол дээр үеийнхээс одоо үе нь бол хол тасархаа бас хүмүүсийг сэтгэл зүрхэнд хүрсэн тийм харилцаа өсчээ гэж би ингэж хардаг. Дээр үед бол нийгмийн харилцааг тусгаардаг байсан шүү дээ. Нэг хот айлгч нь одоо тэнд өвлжээ, хаваржаа, намаржаа болоо.
тийм ээ. Юу Улаанбаатар хот, юу аймгийн төв, барагч зарим сумын төв. Энэ харилцаа анаас секунди байсан тийм юм шүү дээ. Одоо бол ерөөсөө тэр одоо төв алгасах асуудал, төв алгасах харилцааны асуудал, нийгэм энэ харилцааны бүхэл цаг үе бол хурдаар хэмжигдэх болсон. Мэдээллийг та нар одоо яаж авчид? Тэр Америк төвд, тэр одоо Япон тэнгист гэдэг ч юм уу. Юу болж байгаа бид нар дорнол авч шít. Дээр үед бол тийм одоо юу гэдэм бэ? Бүдүүлэгдөө, харанхуйдөө, бусдаас тасархаа тийм харилцаа байсан бол одоо өргөн дэлгэр харилцаанд бид тийм учраас одоо цагийг залуусыг хэлсэн болчих. Мэдлэгийн хүрээ их тэлэх болж мэдээллийн зуунд амьдарч байгаа болохоор харилцааны сэдвүүд их өргөн хүрээтэй болчихжээ. Энэ сайн талтай. Би хуучин харилцааны үеийг одоотаа зөвлөсөөлөхөд тэнгэр газар хоёр шигэ гэж хэлдэг учраас энэ. За мэдээлэл авах талаас өргөн дэлгэр харилцаа холбоо үүсгэх талаас бас тийм. Нөгөө талаас хүн хүндээ яг ийм иргэмсүү хандах, ёс зүйтэй хандах ийм тал дээр учрал утгатай байна уу? Бол уламжлалын харилцаа их мартаж байгаа. Тэ ялангуяа бидний сүүлийн үеийн залуусууд, залуу үеийнхэн бол тий одоо би ингээл наривчлаа яриа л да. Одоо хоёр хүн сайхан айл гэрүүл болж хорим найраа хийхээс өксүүлэл нийгмийн харилцаанд ордог, ажил хөдөлмөр эрхэлдэг. За тэгээ одоо хайрладаг, дурладаг. Энэ бүхэл одоо сэдвээр харилцаж байгаа харилцааг дээр үе намайг хөөхд байх үеийн харилцаанаас одоогийн харилцаа бол бас жаахан өөр хэлбэр шилжсэн. Тэрийг бол үндэснийхээ кеп маягт биднэрт өвлж өгсөн харилцааны сэдвтэйгээ хамт одоо үлдэх тэр чиглэл рүүгээ бид нар бол бас яхан хамт үеийнхэн бол залуу үедээ өлгөрлж байх ёстой юм уу да гэж ингэж одоо боддог. Ер нь нийгмийн харилцаа бол их өргөн хүрээтэй нийгэм олон түмэнд их төгөлдөр байх ёстой. Өв уламжлал эсэг дээдсийнхаа сургаалыг залуу үедээ бол хадгалуулах тийм чиглэлээр харилцааг манай Монголын үндэсний язгуурыг одоо өв соёлын асуудал гэж би ингэж зөвшөөрдөг. Тэр талаараас бид нар харилцаанд хамгийн түрүү мэд хүндээсээ эхлээл тэгэл одоо цаашаагаа өргөжлөд явдаг. Мэд хүнд ч гэсэн одоо тэр өв соёлд багтсан хэм хэмжээгээр бол их гоё өгтэй яриатай хүний сэтгэлд хөрсөг ийм байдаг чанараараа бол бусад орон гүрнээс манай орны нийгмийн харилцаа, хоёр хүний хоорондын харилцааны сэдв нь үг хэллэг нь хүртэл их өөр тэмүүлэлтэй гоё, сайхан, хүний сэтгэлд хөрсөг ийм л одоо байдаг талаараа бол биднэрт үндэсний язгуур өв соёл мод харилцаандаа тээгдсэн гэж ингэж одоо бодож явдаг л да. Та өөрөө Баруун аймгийн хүн. Танаа нутаг бол одоо маш олон тийм баялаг өв соёл ихтэй. Баруун монголчууд мэдлэг хүндлэх ёсноос ихсүүлээ тийм ээ. Таны энэ ном дээр бас бичсэн байсан дээхэн үед төөргийг хараад л баг таньж мэдгүй хүмүүсийн хооронд нь ээж аав суулгачдаг байсан гэдэг та бас бичсэн байлаа. Энэ талаар бас тодруулаач. Бас л нэг чинь гэр бүл үүсэж гин. Одоо харилцаа үүсэж байна. Манай дөрөвд ойдын нутагт бол хоёр хүүхдээ гэрлүүлэхтэй бол нүүр нүрийн үзээгөө батал гэрлүүлчихдэг байсан тийм одоо түүхэн үе байдаг. Энэ нь юу гэхээр нэгдүгээр тэр хоёр хүүхдээ төрсөн өдрийг тооцдог байсан. Хоёрдугаар тэр төрсөн мэнгийн тохиолдуулдаг байсан. Хоёрдугаар бүр мэнгийн тоол үзүүлнэ, хоёр хүүхдийнхаа хувь заяаны мэнгийн тоол үзүүлнэ гэдэг их том ажлаас эхлээл хоёр хүний гэр бүлийн хайр дурлалын асуудал үүсгдэг. Төрүүлсэн өр садаа ямар хүн болгож яаж одоо өсгөж хүмүүжүүлээд ямар айл болгож өөрийнхөө алгуултыг залгамжуулах вэ гэдэг асуудал бол энэ ойрд нутгийн олон үндэстний ясны кев шинжид багтсан дөрвдийн болон ер нь бага ясны хурмын асуудал бол ихээхэн том хүн төрлөختний одоо өв соёлын их ундурмал зүйл байсаар ирсэн. Одоо ч гэсэн тэр өв соёлоо хадгалсаар байгаад гэр бүлийн баат бэх сайн сайхны
үндэс язгуур нь байжээ гэж би одоо ингэж боддог. Гэр бүлийн харилцааны асуудал бол хүн төрөлхтний хамгийн өргөн хүрээтэй хамгийн одоо дээдлэх, хөндлөх язгуур сэдв. Тийм болохоор та их чухал асуудал хөндлөө. Тэгэхээр 90 хүн бол гэр бүл болно гэдэг асуудал бол эцэг эхтэй. Түүний өвлөж уламжсан гал гултын одоо холбоотой байдаг учраас манай энэ ойрдын ард түмэн олон ясны үйлгийн ховд уус нутгийн ард түмэн бол үр хүүхдээ гэрлүүлэхдээ их олон үе шат дамжсан үйл хэргийг бүтээдэг. Би дээр би хэллээс 2 хүүхдийн мэнгний толыг судалдаг. За тэгээ мэнг тол нь одоо таардаа гингүүтээ бие биендээ хатаг сүүгээ тавьдаг. Дараа нь юу гэхээр одоо хормынхаа товыг тогтоодог. Тэр бүхэн зэмээр ёс хаligта нар сартаа тэнгэр оддоо сүлдсэн байдаг. Энэ харилцаа бол одоо яг жаахан зарим зүйл нь бол жаахан мохож сатаарч зарим зүйлээс нь гээгдчихлээ л да. Гэхдээ дөрвдийн олон үндэсний олон үе шаттай тэр хормын харилцаа бол үнэхээр хүний гайхмаар. Хөшиг тайлга ёс гэх. Тий одоо тэгэл сүү хадаг тавихаас өксүүлээд хором найрыг тов тогтоох тэгээд дараа сүүгээ тавих тэгээд дараа 2 хүүхдийнхээ хормыг хийн хоромсны дараа бол хөшиг тайлна хөшиг тайлсны дараа хөргөн золголт хийн тэгээ одоо 3 жилийн дотор нөгөө очсон бэр чинь өөрийнхөө төрсөн гарсан худалдаа очих хориотой байдаг. Ээж аав дээр. Тий өөрийнхөө төрсөн гарсан ээж тэгээ манад одоо ч бас хэвээр байгаа. Яг нэг голоос гэрлэхийг асар их хориглдог байсан. Тэгээд манад нэг юм хараас хавс хугдараа миний хүү гэж күүдэ аав нь загтдаг. Тэрний үгс өгвөл чи зэрэгэлдээ түргэн сумаас юм уу? Эсвэл давстаас юм уу? Аль эсвэл мөр чандам өмнө говьас одоо хань олж ирээрэ гэсэн өгтөө дүйдэг тийм. Энэ монголчуудын нөгөө холоос тэгээ цус ойртуулахгүй гэсэн санаа. Цэвэр үндэсний яснараа байгсан санаа. 99 үедээ хүн төрлөختөөрөө нийгмийн харилцааны доор амьдрахтаа цус ойртолтыг бол хичээж ирсэн ард түмэн. Одоо ч тийм байсаар байна. Тэгэхээр манай энэ ойрдын нийгмийн харилцаа, гэр бүлийн харилцааны асуудал нь бол хүмүүсийг эрүүл цустай, зөв харилцаатай, зөв сайхан сэтгэлтэй Монгол хүн хэвээр навчилдах тэр сэдвийн доор явж ирсэн тэр харилцаа нь бол 90 тэргүүн харилцаа юм уу та? Үнэн харилцаа юм уу та? Хүн хүнээ авч үлдэхийг сайн харилцаа байсан юм уу та гэдэг ийм сэдвээр төвлөрдөг л да. Энэ бол бас Монгол ёсны хамгийн одоо уламжилт сайн харилцааны нэг хэлбэр гэж би одоо үзэж явдаг юм аа. За хүүхд залуучуудад хандаж та бас юу захимаар байна? Энэ олон жил сэтгэл судлалын нийгмийн харилцааны сэтгэл судлалын чиглэлээр судалгаа хийсэн хүний хувьд залуу хойч үедээ бас захиж сурах зүйл бий дээ. Их эрдэмтэй номтой хүн болохоос илүү Монгол өв соёлоо тэтгэл хүн болохыг би өр хөвгт тааш тэр үндэс язгуур тааш тэр одоо энэ дотор байгаа залуус тааш тэр хэлж явах дуртай. Яагаад гэвэл Монгол үндэстэн Монголаараа л үлдэх ёстой энэ дэлхийд. Хэрэг Монгол үндэстэн дэлхийн талыг эзлэхдээ бид Монгол хүн гэж зарсан болохоос биш бид танаа дагаар орно гэж хэлээг өстө. Тэгэхээр кит баруунчих юм уу? Кит одоо өөр үндэсний яснуудыг өв соёлоос тээх асуудал нь бол туйлын аюултай. Ер нь аюултай гэж хэлж байна шүү дээ. Тэр аюулын цаана юу гэдэг вэ? Монгол нь Монголоо алдна гэсэн. Тэгэхээр Монгол гэдэг хүн төрлөختөн өөрөө Монгол хэвээрээ энэ дэлхийн өрчин дээр үлднэ гэдэг асуудал нь бол нийгмийн харилцаагаа яг хэвээрээ авч үлдэх. Өв уламжлал зөв тээх. Харилцаанаас үүссэн өв соёлоо хэвээр нь авч үлдэх. Ямар их өргөн дэлгэр одоо тийм өв уламжлалтай орн бэ манай Монголоор. Зөвхөн наадмал харалтаа. Гаднаас ирсэн Монголд анхуд ирсэн хүмүүсийг би нэг хүнтэй уулзаж яг наадамдаар уулзаж ярьж ирсэн. Тэр хүн бол үнэхээр өстой. Надад Монголд идэх хоол өмсөх зүг хувцснаас гадна тэр хүмүүсийн хоорондынх нь энэ харилцааны асуудал нь ямар гоё юм бэ?
Чи ямар өвөрмөц юм бэ? Ямар тийм нэгүсэлтэй юм бэ? Ямар одоо инкрет отны юм бэ гэдэг асуудыг ярьж ирсэн. Тэгэхээр манай Монгол бол тийм сайхан харилцаатай орн. Тийм сайхан харилцааг өөрийнхөө цуснд тээж төрсэн ард түмэн. Тийм учраас бидний одоо яг өнөөдрийнхээ нийгэмтэй өчигдрөө буу өнгөрсөн цагаа ингээд зөвцүүлээд хэлээд яриад ингээд үсэх юм бол бидний алдаж байгаа юм бүхэн ч харилцаанаас шалтгаалж. Бидэрт дээр Чингисийн удмын монголчуудад 39 нам байсан уу? Тэвэ? Бид 39 тал их орны ард түмнээ өр хүүхдүүдээ өв соёлоо чангаадаг байсан уу? Бид харилцахдаа чиний зөв миний буруу гэж байдаг байсан уу? Бид нэг л хаантай байсан шүү. Нэг эцэг эхтэй байсан шүү. Бид энэ чанар нь бидний туурганд, өрхөнд, хаалгад, галгуулд шингэсэн байна. Тэр шингээлтийг бид одоо энэ цагта өгөө хийнэ гэвэл Монголд биш бол. Энэ их өв соёл, энэ цагаан нарийн нандун. Тэгэхээр одоо биднэрт яг нэг нөгөө ихэд дуураймал харилцаа их болжээ. Би дээр хэлсэн шүү дээ. Бие биенээсээ хөндөрөх харилцаа нь бол нийгмийг сөнөөдөг. Тэгээд энэ дуураймал харилцаа. Одоо ингээд би миний том хүүхэд Швейцарт амьдардаг юм л да. Би тэнд нэлээ хэсэг очижсэн. Бидний 18 хүрэхэд хүүхдээ гадагшаа уулчдээ штэ. Одоо гараад юу амьдар гэдэг гэж. Манайх бол 18 хүрэхээр нь гэрийн бирж өгдөг. Ханийн олж өгдөг. Мал хогслоо тасалж өгдөг. Ийм өвтэй штэ. Тэр байтга бурхан сахиусаа гэртэн оруулж залж өгдөг. Гэтэл гадаад тийм байна. Тэр гадаадын тэр өв соёлыг бид нар дуурайж амьдрна гэвэл үнэхээр эцэг ихээ дээд сад оромжсон бол энэ харилцаагаа бид хэвээр авчилдах ёстой юм уу да гэж ингэж боддог. Бидний өнөөдрийн би дээр хэллээ шүү дээ. Бидний өнөөдрийн улс төрөөс шалтгаалсан нийгмийн харилцааны эвдрэл нь биднийг өөрийг нь дотор нь ингээд хэд хэдээр хуваагаа тасчаад байна. Энийгээ засъя л да. Эвийн дээд цавуугаар гагнагдаж амьдэрсэн Монголд хязгаарч бид нар алдахгүй. Хязгаарч бид сайн сайхан чигээрэл явна гэдэг. Тийм. Бидэрт тийм юмны баталгаад хаана за Адя агийн охин миний хүүтэйг ирлээ гэхэд бит хоёр огт биеийнээ таньдаг хоёр хүн худ ургуулад ямар сайхан харилцаад уусдаг үлээ. Тэгэхээр яг тэр шигээ нийгмээр тэгж амьдрал бидний харилцааны кеб маяг хариу буцаад аяндаа хүрээд ирнэ. Залуу үедээ тээгдээд явагдана. Ийм л юмыг би одоо хүсч залуучуудаа одоо сургамжилж илдээх юмсан гэдэг. Тийм зарчмын үднээс ерөөсөө күн төрлөختөнд харилцааны сүлж чухал зүйл байдгүй учраас энэ сэдвийг сонгож би бас нэг тийм үг үлдээсэн илдэхий бодсон юм л одоо үгэн л да. Тэр чанараа нийгмийн харилцаа бол манад хамгийн дээд амт шимттэй бидний байг амсаж идэж хэрглэж явдаг хамгийн шимтэй хоол маань нийгмийн харилцаа юм шүү л гэж хэлмээр. Нийгмийн харилцааны хамгийн чухал үн цэнтэй зүйлийг та юу гэж үздэг вэ? Нийгмийн харилцааны хамгийн одоо үн цэнтэй хамгийн яс чанартай зүйл нь бол хүн наслах тухай ойлголт байдаг. Тийм ээ? Хүн насандаа хүрч төсгөө, насандаа хүрэхгүй төсгөө гэдэг асуудал нь бол энэ бол ямар шашинтай, ямар ч өргөл мөргөлтэй холбоотой зүйл биш. Юу гэхээр хүн өөрөө ямар үйлээр амьдэрсэн бэ? Тэр үйлийнхээ хариуг л Тэнгэрээс хүртдэг, эцэг эхээсээ хүртдэг. Тийм одоо нэгэн бодлын хүн бол буйны харилцаанд шингэсэн юм амтан л та. Би одоо ингээд ярил л да. Ядам сүрэн ажиаг айгүй муухагаар килаж харна. Бид айгүй муухагаар килнэ. Энэ харилцаа чинь хүнийг килүүлсэн эзэнд биш хэлсэн хүнд нь бас насны хэмжлийг өгдөг. Энэ бол хүн тэнгэр заяат Монгол хүнд дээрээс өгсөн амьдралын хэмжлийн хуультай холбоотой харилцаа юм. Зүгээр хүмүүс ингэ ярихаар ямар бүдүүлэг юм энэ шашинтай холбоотой ийм асуудлыг энд гаргаж тавьж яана гэдэг. Үгүй. Хүн төрлөختний өөрийнх нь яс чанарыг сайн муугийн харилцааны
үлдэж нь юу гэдэг үгтэй өөрийнх нь насных нь хэмжилттэй шууд холбоотой. Сайхан ааштай хүнд одоо тусрах уу дандаа муу юмыг сайн хэлж байдаг, муу сайн юмыг сайхнаар ярьж байдаг тэр хүний нас бол яадаг. Ийм хүний нас яадаг бол яг хэмжилттэй. Та нар одоо өдөөд бидний амьдралын нүнд болж байгаа их олон таван үеийн та нар юу гэж үздэг вэ гэдэг чи харилцаа. Туулаас хайртай, туулаас өөрөмсөг харьцаа маань намайг миний насыг гүйцээдэг гэдэг л ийм л бодгалт тавих юм бол хүн төрлөختөнд өөрөө сэтгэл харамж эдэлдэг юм байна. Тэгэхээр харьцаанаас харьцаа үүснэ гэж нэг юм үг байдаг. Одоос нь 30-40 жилийн өмнө хүмүүс хоорондоо маш сайхан харьцдаг байсан. Одооны хүмүүс тэр үе шиг нэгэндээ тэгж илгэмсүү сайн харьцаж чадж гэнэ үү? Одоо хуу утсан харилцаа их өсгөртэй болсон шүү дээ. Би яаж ойлгох юм? Мөнгөндөө суурилсан харилцаагаар үр хүүхдээ өсөж хүмүүжүүлэхийг ордсон эцэг их бол өөрөө сөндгий. Сөнжиш байна. Бидний нүдэн дээр. Мөнгө хүнийг төрүүлдэггүй шүү дээ. Байгаль хүнийг төрүүлдэг. Байгальтайгаа хичнээн их өөрөмсөг харьцна уу? Өдөө. Тэр хүнд байгаль өөрөө тэр сайн сайхан амьдралыг өөрөө хүссэн ч хүсээгүй өгдөг. Энэ бол ямар нэг мунхруулгын буюу шашин шүтлгийн асуудал огт биш шүү. Би дээр хэллээ шүү дээ. Байгалийн таван махамд өгөө бол та байтха таны өмнө хийсэн үе төрөх байсан уу, хүн босох байсан уу? Үгүй юу? Үгүй. Тийм учраас бид байгальтайгаа харилцааны хамгийн дээд тэр титмийг өөртөө нөмөрсөн амтэг. Тэр титмээ зөв сайхан ариун гой одоо хадгалж чадахгүй бол насаас төгсдөг. Дэлхийн одоо өндөр хөгжилтэй хүн ард нь амгалан тайван аз жаргалтай амьдрдаг ийм улс орны хүмүүсийн хоорондын харьцаа бас нөгөө талаасаа хэцүү бэрх дайм байлдаантай хөлсгөлэн ядуурл ихтэй улс орнууд хүмүүсийн харьцаагээд яалчвал нийгмээс шалтгаалж хүмүүсийн харилцааны хэв шинж тогтч байна л да. Гэтэл хуучин Монгол өв соёлоо бодоход Монгол хүмүүс мань хичнээн сайхан хоорондоо харилцаатай. Тэгэл мэд мэдхэд хичнээн олон янзаар нэгнтэй мэдлж хүндэлдэг ёс байв. Тийм ээ. Тэгэхээр монголчуудыг та бас энэ сайхан өв боломжлолоо битгий гээгээсээ, битгий алдаасаа энэ жигтэй байгаасаа гэж хүсч явдаг хүн байна. Тэгээд ингэж үлдэхийн тулд залуу үе маань юуг анхаар шивуулах зохиолтой гэж үздэг вэ? Үндэснийхээ өв соёлыг сайн судлах ёстой. Залуучууд. Одоо харилцааны асуудал байна. Гэхдээ одоо амьдралын хэмнэл донд бидний эцэг өвгөд дээдэс аав ээж ямар одоо зам мөр туулаад ямар ёс галгийг өөртөө наагаад бидэрт өгөөд ингээд төгссөн билээ. Тэрийг бид нар хойч хөр садандаа үлдээх асуудал бол ерөөсөө бидний харилцааны хамгийн дээд өв соёлын тэр би тэгж боддог. Ер нь хүн төрлөختөөр хүн бол зан чанарын хувьд өөр байж болно да. Муу ааштай байж болно, ууртай хүн байж болно, яваа сайхан дэлгэн гоё ааштай хүн байж болно. Гэхдээ нэг чиг хандлага нь юу байна вэ гэхтэй зэрэг хүн төрлөختөө өөрөө бие биентэйгээ сайхан харилцах. Тийм учраас ерөөсөө харилцааны асуудал нь хамгийн энгийн сүүл шиг цагаан байсан тэр оронд тэр айл гэр бүлд зэрэгэлдээ хоёр айлд ч гэсэн хоёр хүнд ч гэсэн энэ харилцаа ямар их чухал болохыг хүн төрлөختөнд төдийлөө оошаадгүй. Ийм л одоо зөв л да. Тэгэхээр энийг бол зөв талаас нь авч үзэх юм бол ер нь нийгмийн харилцааны сэдэв бол их өргөн хүрээтэй. Бас инкрилж хайрламаар, дээдлж шүтмээр, тэгээ өр хүүхдүүдтэй өлөөлмээр ийм асуудал бол хамгийн дээд эрхэм харилцаа бол хүн төрлөختний дотор Монголд л байсан. Би жишээл одоо ганцхан түүхээс Чингис тэр 9 өрлөгтэйгээ яаж харилцдаг байсныг бид нар одоо ном судраас л уншдаг шүү дээ. Биеэрээ үзэж нүдэрээ хараагүй ч гэсэн тэр чи бидэрт бэлдээсэн нийгмийн харилцааны асар их баялаг төөх. Тэгэхээр яг уу. Тэгэхээр монголчууд чи эртнээс айл гэрийг бага төр гэж үздэг байсан. Тэгэхээр тэр айл гэр ивтэй найртай
хоорондоо зөв боловсон сайныг хэмжүүрээр хэмжигдэх үйц ийм байж улс орон тогтдог гэж үздэг. Тэгэхээр одоо сүүлийн үед бас залуучуудын гэр бүл салалт нэмэгдэж байна гэсэн судалгаа байдаг. Энийг та юутай холбож үздэг? Яавал гэр бүл салахгүй тэр гэр оронд амар амгалан аз жаргалтай бат бөх юм амьдрал байдаг бол. Нийгмийн харилцааны хэв шинжээ өөрчлөгдснээс уйдаа л гэр бүлийн харилцаанд өөрчлөлт ордог юм билээ гэж би ажигласан. 1951 онд анх гэр бүлийн одоо тийм шинж байдал нэлээд төгөлдөрж социализм гэж шүү дээ. Тэгээ гэр бүл баталдаг болжээ. Яг судалгаараас 51 оны 7 сарын 2-наас эхлэж Монголд гэр бүл улсын хосыг гэр бүлийн баталгааг төрд бүртгэдэг болсон байна. Тэр 51 оноос 91 оны 6 сар хүртэл миний төрсөн нутагт гэр бүл нэг салааг байгаа. Нэг сумал ярьж шүү дээ. За гэтэл 92 онд манай 3 гэр бүл саллаа гэдэг асуудал гарчихсан. Яасан? 92 оны үеэ. Тэгэхээр бид нийгмийн амьдралтай холбоотой нийгмийн харилцааны өөрчлөлт гэдэг хүмүүс яадаг бол тэр тусгал нь хүмүүсийн нийгэм амьдралыг бол одоо бас эвддэг юм байна гэж. Одоо яаж вэ? Би одоо нодон жил бас нэг эрдэм хэлгээний хурлд нэг жижиг илтгэл тавьсан. Нийгмийн харилцаанд гэр бүлийн нөлөө гэсэн сэдвээр. Жилд 3800 гэр бүл салж байна шүү дээ. Юу болж байгаа? Тэгэхээр энэ чи бол нийгмийн харилцааны өөрөө нийгмээ толддог юм байна. Тэгэхээр мөнгөний харилцаанд суурилсан гэр бүл их эвдэрдэг. Би одоо тэрийг бол их олон нотлогоор хэлж чаднаа да. Тэгэхээр одоо бити манай залуу үеийнхэн ирээдүйн цагийнхан миний өр хүүхдүүд та бүхэн бити мөнгөж утсан амьдралыг бити дээдлээч. Зүгээр л энэ оюун ухаа соён гэгэрлэл бодоод өв уламжлал бодоод яваад. Тэгч харин ч бүр эцэг өвгдийн чинь тэр сайн сайхан өвөөс монголчуудад буян заяа гэж хэлдэг. Тийм сайхан сэтгэлгээг, тийм сайхан ухааныг, тийм сайхан харилцааг аяндаа үйсгээд өгдөг юм байна лээ гэж. Монголынхаа өв соёлыг язгуураар нь тээдэг ийм сайхан соён гэгэрдийн төв. Тийм учраас та бүхэнд энэ сайхан залууст танаа хамт олонд ажлын өндөр амжилт сайн сайхныг өрөөе. Миний хэлсэн ярьсан үг болгон цөм их Монголд минь үйл хэрэг болж Монголын ард түмэн эвтэ товтоо сайхан амьдрахын өрөөлөөр гүйе. Баярлалаа. За баярлалаа. Тэр сайхан өрөөл бат сайхан орших болтугай. Мандала подкастын түрээд өндөрлөж байна. Дараагийн дугаараар эргэн уулзтлаа. Баяртай өсгөжтэй. Тайван. За.